сайн уу? За, Бали влогийнхоо 2 дугаар хэсэг тавтамаар л. Тэгээд би аль хэдийн Улаанбаатар Монголд буцаад ирсэн байгаа ч гэсэн яг сүүлийнхаа өдрүүдэд хэрхэн өнгөрүүлснээ хуваалцъя. Сүүлийн бичлэгтэр болохоор Нуса 3 айландын хамгийн жижиг Чингангийн арал дээр байсан шүү дээ. Тэгээд тэндээ дахиж нэг хоноод тэгээд маргааш нь болохоор Нуса Лембанган гэдэг яг хажууд нь байгаа бас нэг өөр арай том айланд руу явсан. Тийшээгээ болохоор хоёр айланд нь хоорондоо гүүрээр холбоотой байдаг болохоор ерөөсөө завин суух шаардлагагүйгээр зүгээр байк дээр моцикл дээр хотелийн маань хүн одоо жоохон мөнгө төлөө тэгээд амаа хөргөж өгсөн байгаа. Тэгээд би нөө эхнийхээ бичлэгтэр ерөөсөө хонсон газруудынхаа одоо ямар үнэтэй байсныг ерөөсөө хуваалцаагүй энэ бичлэгэн дээрээ яг нийт аяллахаа турш хэр их мөнгө яг хотелд зарцуулснаа бас хуваалцъя гэж бодсон. За тэгээд миний нөө Лимбанганд очсон газар маань хостел байсан. Өрөөндөө 4 хүнтэй. Тэгээд дээр доороо байдаг 2 ортоо гэсэн үг. Тэгээд 2 хоногийн $21 гэсэн үнэтэйс тэгээд очиод үтсэн чинь бүр маш цэвэрхэн, маш цэвэрхэн. Үнэхээр цэвэрхэн тэр хостелийн үнэн ч хямдхан тэгснэ маш цэвэрхэн байгаа нь үнэхээр гоёс. Яг одоо 4 хүн дундаа нэг угаалтур болон одоо усанд ордог 0-ийн хэсэгтэй гэсэн. Тэр нь ч гэсэн маш цэвэрхэн. Шавар тэр усанд орж байгаа усных нь нөгөө нэг толгоон ч гэсэн айгүй сайн усны даралцтай, халуун устай. Тэгээ ерөнхийдөө бол гадаанаа юм жижигхэн пүүлтэй. Тэгээд айгүй хөөрхөн тийм газар 2 хоногтоо бас өөр нэг хоёр өөр улсын хүмүүстэй танилцаад амар гоё дотн найзлсан. Тэр бол яг миний одоо Балигийн аяллаа хувьд бол яг танилцсан гоё хүмүүсийн маань хайлайт хүмүүс байсан. Тэгээд зөндөө дотн яриа өнгөрүүлээд бинийхээ амьдралын талаар хуваалцаад тэгээд гоё биндээ бас юм сонсох тэг хүнд өөрийнхөө одоо сонсох хэрэгцээг нь хангаж өгөөд, ярих хэрэгцээг нь хангаж өгөөд ерөнхийдөө айгу гоё дотн дулаан яг бид гурав яг богинохон хоног тэнд хонжоохтой яг нэг цагт одоо байж буудалж таарсан гэсэн үг. Тэгээд Лимбанганд өөр бас юу хийсэн бэ гэхээр йога студиуд очиж үзээд гоё өглөөний Виняса флоу йогийн хичээл суусан чинь бас миний одоо энэ аяллаа хамгийн гоё баг йогийн хичээл байсан. Би урд нь хийж байгаагүй нэлээд интенс яг хичээл байсан. Гэхдээ яг байдгаас хамаагүй илүү одоо мундаг сайн хийгээдсэн йогыг. Тэгээд тэр нь болохоор тухайн нөө йогийн студийн энергиэс бас хамааралтайгаар нөлөөсөн. Дээрс нь яг миний хажууд одоо яг эхний игнэнд зогсчихсан л доо. Тэгээд эхний игнэнд байсан 2-3 өөр юм Европ хүмүүс бас бүгдээрээ айгүй сайн advanced хэмжээний яг хийжсэн болохоор бид хэдийн бас энерги нь ингээд хоорондоо нэлээд гоё ирч хүч өгөөд йогыг бол нэр үнэхээр алдсан. Тэгээд түүнээс гадна бас айгүй гоё сүлжээ том кофе шопны дэлгүүр олоод тэгээд тэнд 2-3-д очоод өглөөний цаа аваад бас өөр үед зүгээр очиж кофе ууж ном уншаад ерөнхийдөө нэлээд чил тэгээд далайн эрэглөө бас очиж үзсэн юм байна. Далайн эрэгийн далаад орж үзээд тэгэл ерөнхийдөө бас өөр гоё сонирхолтой хоол идэхээр газрууд руу бас ганц 2 очиж үзсэн. За, Нуса Лимбанганд 2 хоноод гэхдээ тэр 2 хоногийн турш ерөнхийдөө маш олон зүйлийг хийсэн юм шиг санагдаж байна. Одоо ингээд бодонгод дараачийн газар руугаа явах шийдээ. Тэр нь болохоор Gili Island гэд ерөнхийдөө Балигаас гараад Индонезийн Ломбок гэдэг одоо мужийн бас нэг өөр том арлын яг хажууд нь байдаг жижигхэн Gili гэдэг айланд руу явахаар шийдээд заваар бараг 2-3 цаг заваар авсан шүү. Тэгээ очих замд бол цаг агаар нэлээд сайхан
нартай тэгээд бороо байхгүй шуурга болохоор ерөнхийдөө завныхаа гадаа нь гоё зогсох боломжтой хүмүүс суугаад бас чанга спикерээр дуу тавьсан ерөнхийдөө айгу зугаатай байсан явахад Гилиерд очоод үзсэн чинь бүр Гилиерийн уур амьсгал болон одоо бүх зүйл маш өөр санагдсан. Яг тэгвэл Бали болон Нуса айландад ерөнхийдөө нөгөө мотоцикл унж болдог байхгүй юу? Одоо чимээтэй тэгээд ийм одоо юмэр чинь хиншүү утаа гаргадаг гэх юм уу? Тэнгүүд тэр нь хаяа ингээд өнөртдөг. Тэнгүүд Гили айландд яадаг вэ гэхээр ерөөсөө мотоцикл байхгүй, машин байхгүй мэдээж зөвхөн алхаж болно. Тэгээд дугуун ундаг хүмүүс эсвэл цахилгаан мопед унж болно. Тэр нэгт айгу цөөн. Тэгээ угаасаа айгу жижигхан айланд болохоор бас цөөн хүмүүстэй. Хүмүүсийнх нь шашин бас хамаагүй одоо өөр шашинтай хүмүүс тэнд сууршиж амьдардаг, муслим шашинтай хүмүүс. Балид болохоор хөвчлэн хиндүү шашинтай хүмүүс байдаг. За тэгээд дээрэс нь бас маш сонирхолтой юм морин тэрэг унд юм билээ, хэрэгэлт юм билээ. Тэр нь жоохон төвшөртэй гэх юм уу, жоохон тухгүй. Гэхдээ мотоциклоос хамаагүй дээр тэг ямар ч тач Гилиерд би юм H2O гэдэг юм йога резортт бас 2 хоног хонсон. 2 хоног хонохдоо $21 төлсөн байна. Тэгээд өрөөндөө бас 4 хүний ортой. Гэхдээ дээр доороо биш яг юм тусдаа 4 яг энгийн модон ортой. Өрөөндөө AC байхгүй. Тэгээд юм дээр үеийн хуучны бараг юм Индонез байр шиг тийм жижигхэн байшин дотор хонсон чинь бас аягүй сонирхолтой байсан. Тэгээд тэр газартаа йогийн хичээл заадаг. Өглөө орой өдөр гээд тэгээд тэрнээс нь сонголтоор йогийн хичээлд нь мэдээж бас хөнгөлөлтөөр мөнгө төлөөд сууж болно. Гилиерд хичээлд нь бас йогийн хичээлд нь суугаад өөр бас йогийн студийн хичээлд нь сууж утсан. За тэгээд дугуй түрээслээд өдөрт түрээслээд бас нэлээд хямдхан. Яг өдрөөр түрээслээд 24 цагаар тэгээд ойр зур тэр айланда баг ингээд тойроод маш хурдан богинохон хугацаанд дуу унаад тойроод үзчих боломжтой. Айгуу жижигхэн. Тэгээ мэдээж бас далайн эрэгтээр нь кофе шоп бас олоод гой кофе уугаад ном уншаад далаад жоохон ороод дээрээс нь бараг бүх газар гадаана пүүлтэй болохоор кофе шоп нь ч гэсэн тий далайн эргийн хажууд кофе шоп нь ч гэсэн пүүлтэй. Тэгээ тэр пүүлд нь ороод ерөнхийдөө Гилиерд бол нэлээд гоё тийм тайван уур амьсгалтай, амралтын байдалтай. Тэгээ ерөнхийдөө маш тийм хүчтэй өндөр энергитэй газар байсан. Надад тэр нь бүр маш мэдрэгдсэн. Ингээд яг анх очингууд яг юу ч хиймэргүй зүгээр л гоё оршоод тий амраад бэж юмар маш өөр тийм уур амьсгалтай гоё газар байсан. Дээрээс нь нөгөө нэг муслим шашны Эйд Мубарак Рамадан баяр болж исэн болохоор нөгөө нэг яг юм том хийдтэй тэр хийдтэй яг тодорхой цагт залбирлуудаа чанга микрофоноор спикерээр үлддэг болохоор тэр нь бас одоо сонсогдож байсан. Тэр нь бол гэхдээ нэг амар тийм таагүй те онцгүй байгаагүй ерөнхийдөө мэдээж шашны залбирал болохоор сонирхолтой байсан. Яг тэрийг сонсоод тэгээд дээрэс нь байгалийн чимээтэй тэгэл ерөнхийдөө айгу хөөрхөн газраас яг миний буудалж байгаа газрын бас ресторан нь айгу боломжийн үнэтэй тэнгүүд маш олон эрүүл хоолны сонголттой тэр нь бас нэлээд гоё шүү. Ер нь Гилиерийн хоолны сонголтууд бол нэлээд гоё юм байлээ. Тэгээд энийг имжлэгийг үзэж байгаа Бали руу явах гэж төлөвлөж байгаа ч хүн байвал Гилиер айланд руу ер нь очороо гэж би зөвлөмөр. Нуса айланд буюу миний өмнө нь байсан айланд руу нэг амар очихыг яг мэдээж очиж болно. Сонирхолтой. Гэхдээ Нуса айландуудаас илүү Гили айланд бол хамаагүй сонирхолтой очиж үзмээр газар байна лээ. Ялангуяа Гилиер. Гили 3 бас айланд дээ. Тэрнийх нь гуруулаа ерөнхийдөө маш өөр одоо чиглэлтэй гэх юм уу да. Нэг нь одоо чинь миний одоо Гилиерийн дараач очсон газар нь болохоор Гилити гэдэг айланд тахгүй. Тэр нь болохоор бүр юм парти чиглэлээр хөгжсөн юм уу да. Партид гэж очдог хүмүүс тэнд ерөнхийдөө цугларсан байдаг. Тэнгүүд юм
парти өөр амьсгалтай, шал өөр амьсгалтай. Гили ер нь болохоор хамаагүй юм тайван, бяцлалын, йогийн тэ ерөнхийдөө юм хамаагүй жишээл хамаагүй тийм аюулгүй юм шиг те ерөнхийдөө өөр амьсгалтай газар байсан. За тэгээд гили хэрээсээ яг хажууд нь болохоор гили тийгээс тэр парти айланд руу ямартаж яваад үзчихье. Ягаад гэвэл нэг 15 минутын зайтай заваар явдаг. Тэгээд дээрэс нь айгүй алдартай болохоор бас ерөөхдөө очиод үзчихье гэж бодоод очиж үзээд тэнд ганцаараа өрөөнд будалсан homestay газар одоо гэр бүл ажилладаг юм хотел шиг гэсэн үг. Тэгээд маш цэвэрхэн байсан. Амар том ерөнхийдөө бас талбайтай, том ортой. Тэгээд бас 2 хоноход $21 төлсөн. Энэ бол бас айгүй боломжийн үнэтэй, айгүй гоё цэвэрхэн. Надад бол бас таалагдсан. Дэжгүй сонголт байж таарсан. Гилитид юу хийсэн бэ гэхээр бас мэдээж йогийн студ хааж агаад ийм агаарын ёрын йогтой газар байдгийг мэдээд агаарын йогийн хичээлтэнд сууж үзсэн. Тэр бол маш гоё хичээл байсан. Агаарын йогийг би бараг 6 жилийн өмнө ч юм уу 8 жилийн өмнө Монголд ганц удаа, 1-2 удаа ч юм уу суужсэн баг. Тэг яг нэг амар байнга суудаггүй. Тэгээд яг ийм Индонез яг йогийн багш, эрэгтэй багш яг нөгөө Eat Pray Love дээр гардаг шиг тийм энийгэл бижидэг йога гэдэг нэртэй бүр одоо багш байсан. Өөрийнх нь нэр нь йога. Тэг яг йога хийх гээл төрсөн. Йога заах гал одоо тэнд байж байгаа те яг тийм хөөрхөн эрэгтэй багш байсан. Тэгээд агаарын йог хийгээд бас нэлээд гоёс яг далайн руу хардаг тийм задгаас дүүдтэй. Ер нь Бали бол одоо ерөнхийдөө Индонезид йог маш алдартай байдгийн шалтгаан нь мэдээж цагаагаар байгаль те энерги тэгэнгүүт тэрнийхээ ингээд ачаар йогийн студид нь айгүй гоё юм задгаа одоо байнгут байгальтайгаа илүүгээр агаар нь хамаагүй илүү тийм байгалийн тэгээд яг тийм студид йог хийхээр шал өөр гоё л бид юм бэлээ. За тэгээд гилитид ерөнхийдөө яг гили яар шиг бол надад ерөөсөө таалагдаагүй. Тэр нь жоохон онцгой байсан. Гэхдээ яг очиод үзсэн. Тэгээд дээрэс нь бас миний нөгөө урд нь танилцсан найз маань тэнд байсан болохоор тэр найзтайгаа уулзах гээд бас ерөнхийдөө очсон байсан л да. Найзтайгаа бас уулзаад авсан. Түүнээс гадна тэгээд сүүлийн өдрөө бас юу хийсэн бэ гэхээр гили тийгийн далайн хоолны яг юм хоолны зах руу нурж утсан. Тэгээд яг хоолоо сонгоод грил хийлгээд барбекю хийлгээд тийм барбекю дээд коконат уугаад тэр ихэд нэлээд хямдхан маш олон бас жуулчд байсан. Тэгээд дээрэс нь бас гоё маникюр хийлмээр санагдаад маникюр хийлгэж үзсэн байна. Гилитид нэрээ буцсан чинь. За тэгээд гилитид 2 хонцоод ерөнхийдөө буцаад би нөгөө буцаах билет авсан байсан л да. Яг бараг гилити байхад үед ч юм уу. Гили яар ч юм уу. Ерөнхийдөө за ер нь одоо ингээ гэрлүүгөө харийг гэдэг тийм шийдэл түрээд одоо ер нь хармаар байна гэдэг шийдэл түрээд билет авсан байсан болохоор буцаад Бали руу явах болсон. Тэгээд яг нислэг яг аэропортныхаа хажууд нэг өөр бас маш боломжийн үнэтэй гэхдээ гоё хотелд нэг хонцоод явъя гэж бодоод тэгээд би яг өмнөх бүх хотелуудаа болохоор booking.com дээр захиалаад зарим нь booking.com дээр төлөө зарим нь болохоор яг очиод кэшээр төлж исэн. Сүүлийнхээ хотелийн хувьд бол Agoda гэд бас аппликейшн байдаг. Тэрийг татчихагаад хаасан чинь айгүй гоё хямдралтай. Тэгээд айгүй тийм том бас хотелд нэг хоногийн $19.5 сонсон юм байна. Тэгээ яг явахын өмнө бас нэлээд дэжгүй гоё цэвэрхэн хотелд ороод хонсон нь бол маш айгүй зүв санаасан. За тэгээд яг гилитигээс буцаад Бали руу явах замд бол нэлээд таагүй зүйл тохиолдсон. Тэр нь болохоор яасан бэ гэхээр ер нь буцаад явах тэр өдрийн цаг агаар нэлээд докторгүй байсан л да. Уул нь эхлээд нартаа байж байгаа. Тэгснэ гинт яг завин цухаас өмнө гинт амар аадар бороо ороод тэгээд ер нь бол жоохон төвхтэйсэн. Бороонд 2 өдөр 3 өдөр явсан. Тэгээд яг 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 2 өдөр 3
устуулаад тэгээд дээрэс нь бас дугуунаад тэгээд ачаагаа зөөгөөд за гайгүй бороо зогсчлоо гэд байжсэн чинь заримдаа суугаад явжсэн чинь бас цагаагаар нэлээд муудаад юм далайн шуурга гэх юм уу да маш хүчтэй давалгаатай тэгээд хүчтэй бороотой хүмүүс нэлээд төвшөртэй тэгээд нэлээд давалгаалаад нэлээд замаа ингээ явж байхдаа хүчтэй доошоо унаад хүмүүс нэлээд сандралтай сүүлдээ бүр далайн давалгаан усан яг завныхаа дээгүүр ингэж халж орж ирээд тэгээд одоо тэр цонхных нь завсраар ингээд ус дээрээс орж ирээд хүмүүс зарим нь хашгиралтай тэгээд зарим нь уйлаад ерөнхийдөө нэлээд тийм өхлөөс айсан юу момент бас туулж үзсэн. Тэгээд хүмүүстэй ер нь юу зүйлмэр байна вэ гэхээр заваар явж байгаа л ялангуяа хоол зай тийм 2-3 цагийн заваар явж байгаа гэсэн үг. Цагаагаар сайн доктортой үеэр явах хэрэгтэй. Яг миний явж исэн үе болохоор яг юм бороо улирлаасаа хуурай улирал руу шилжиж байгаа юм шилжилтийн үе байсан болохоор бас нэлээд цагаагаар нь докторгүй яг нартай байжсэн гинт бороо орол тэ ерөнхийдөө тиймэрхүү байсан. За тэгээд ямар ч тач баг хөөхнүүдээ гээд жоохон айж байгаа тэгээд мэдэж гайгүй даваад гараад ирсэн. Буцаад газар буусан ч амар баяртай байсан шүү. За тэгээд ямар ч тач нөгөө хотелда буугаад тэгээд маргааш нь болохоор бүтэн өдөржингөө шөнө нислэгтэйсэн болохоор дэлгүүр хийсэн. Яг юм том мол руу очиж үзээд ерөөс мол ороогүй, ер нь шопинг нэг хийгээгүй. Тэг яг явахынхаа сүүлийн өдөр нь мол орж үзээд нэг ганц хоёр таалагдсан юмнууд авсан юм байна. За тэгээд би одоо 15 хоног Индонезийн Бали болон Балигаас яг хажуухан дэдэг Гили айландад байхдаа яг өдрөөр нь бодод үзэх юм бол өдрөөр нь бодод үзэх юм бол өдөрт $19.5 ерөнхийдөө нийт хонсон байна. Тэгээ бодонгоотс нэлээд дэжгүй зардалтай дэжгүй тийм экономик тэгснэ айгуу дэжгүй газруудаар ерөнхийдөө хоноод явцсан. Бали бол ер нь нэлээд affordable бас тийм нэг амар мөнгө өрөөд авах шаардлагагүй. Хоолны хувьд ч гэсэн тэгээд транспортын хувьд ч гэсэн Grab юм уу Gojek аппликейшнээр мотоциклийн такси дуудаад тэгээд тэр аппликейшныхын тоод ч гэсэн мөнгөний дагуу тэр жолоочтой мөнгөний өгдөг. Тэр нь ч гэсэн ерөнхийдөө нэг хол зайн байсан ч хамаагүй харьцангуй гайгүй нэг 2000 төгрөг ч юм уу тий 2000-аас 5000 төгрөг ч юм уу болж байсан. Тэг мэдээж үнэтэй газрууд байгаа. Үнэтэй хотелууд байгаа, үнэтэй ресторанууд байгаа. Гэхдээ заавалчгүй үнэтэй газраар нь явахгүйгээр ерөнхийдөө цэвэрхэн тийм бас бохор биш нэлийн баталгаатай цэвэрхэн газруудаар нь хоол яваад идэхэд бас нэлийн 20,000 төгрөг дотор бол хоол дэжгүй гоё хоол олоод идчих маш боломжтой. Кофе ч гэсэн ерөнхийдөө нэг яг Монголд ирээд ингээ кофе шопны үн харсан чинь нэлээд үнэтэй санагдсан надад бол тэнд бол яг гоё чанартай кофенууд нэлээд дэжгүй бас үнэтэй санагдсан юм байна. За тэгээд өөр бас зөвлөгөө миний одоо ойлгож авсан зүйл юу вэ гэхээр ийм том үүргэвчтэй явах хэрэгтэй юм байлээ. Ягаад гэвэл би нэг жижигхэн төрдөг тэрэгтэй ийм ачаа авч авсан байхгүй юу? Ер нь бол тэрэндээ аялахад мэдээж авах болсон л да. Гэхдээ яг дараачудаа би хэрэг явал тийм том үүргэвчтэй явъя л гэж бодсон. Ихэнх гадаад жуулчд бүгдээрээ тийм том үүргэвчтэй ер нь аялж идэм байлээ. Тийм том үргэлжтэй байхаар бас мотоциклоор ингээд одоо чинь хотелээс олоход мотоциклоор такси одоо хөргүүлж байгаа л мотоциклэн дээрээ шууд суучна. Заавалжгүй машин дуудах шаардлагагүй. Ягаад гэвэл машин такси бол хамаагүй илүү зардалтай байдаг. Тэгээд ерөнхийдөө зарим газрууд нь бас яг юм засмал зам байхгүй, шорон замтай болохоор бас яг юм төрдөг тэрэгтэй ачаа нэг амар тохиромжгүй юм байлээ. За тэгэж зөвлөмөрөө дээрээс нь нэг амар олон хугацаа авч аваад хэрэггүй мэл бараг нэг хэдхэн лээлжиний хувцсанд ерөнхийдөө би бол өөрөө ээлжилж өмсөж таарсан. Тэгэхээр зарим хувцсанд ерөөс бараг өмсөөгүй. Тэгээд бага хувцастай байх тусам ачаа бага, өөр дамар, аялахад амар, газар солиход ч гэсэн тий одоо unpack хийхэд
ч гэсэн амар. Дээрээс нь маш тийм чихтэй урамсгалтай болохоор хувцаснууд ерөнхийдөө чихтэй болно гэж тооцоолоод тэнгуүтэ бага хувцас байх юм бол хамаагүй л одоо чих тогтгоно дээр ч юм уу те. Ер нь бол тэгж зөвлөмөр байна. Заавалчгүй бас яг би өөрийнхөө нэг том алчуур аваа явцсан байсан л да. Ихэнх газрууд бол алчуур өгч ийсэн. Зарим газруудын алчуур нь таалагддаг болохоор өөрийнхөө алчуур ашигласан. Гэхдээ ер нь бол тэр тухайн газрынхаа алчуурыг ашиглаад явсан хамаагүй дээрээсээ яагаад гэвэл цэвэрхэн хураа. Миний өөрийн авч байгаа алчуур маань болохоор ерөнхийдөө жоохон чихтэй болоод эсвэл цэвэрхнэр нь хэвээрээ байлгах гад би ер нь бол нэг амар ашиглаагүй байна. За тэгээд нарны тос яг биендээ нарны тос битэж авч явах хэрэгтэй. Би болохоор явахдаа цүнүүрний нарны тус авчихсан байсан. Тэгээд очоод яг тэрөөс яг биений нарны тус авч явсан юм байна. Шумуулнаас сэргийлэх тэнд бас зарж байгаа. Шумуулнаас ерөнхийдөө сэргийлэх бас юм шингэн тэ цацлагнууд эсвэл төрхтөг юмнууд дээр ч тиймэрхүү юм бас айгүй хэрэгтэйсэн. Ерөнхийдөө нар жаргаал харанхуй болоод ирэнгүүт нэлээд их шумуултай. Шумууланд бас нэлээд хазуулсан. За тэгээд ер нь бол баг хувц авч яваараа. Баг гутал ер нь бол пүүз бараг авч яваад хэрэггүй мэл. Бараг Крокстойгоо онгоцны буудлын руу яваад те. Онгоцны буудлаа одоо өөр газар бас транзит хийж байгаа бол Крокстойгоо байж болно. Тэнгүүд бусдаар бол мэдээж ууланд аврах гэж байгаа бол пүүз ч юм уу яг уулын гутал хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө гутал бол нэлээд бас ачааны том зай эзэлт юм л. Тэгээд би бас яг ачаагаад нэлээд дүүргцэн явсан нь жоохон хэцүүсэн. Ягаад гэвэл яг тэндээс юм авъя гэхээр буцаж явахад надад нөгөө ачаанд маань зай байхгүй болохоор бас нэг амар сайн одоо юмуд авч чадаагүй. Сүүлийн яг шопинг хийдэг өдөр бол баг өөр өвч би бас нэм шинээр худалдаж байгаа. Тэгээд өвчөндөө яг авсан юмудаа хийж явж ерөөдөө буцсан. За тэгээд миний Балийн аяллаа влог маань нэг иймэрхүү. Саяны аялал бол надад яг хөвгөн талаас бол маш өвчтэй, маш сонирхолтой, маш их өөрийгөө давн туулж те ийм гоё хөвчсөн, дэвшсэн гоё аялал байлаа. Маш том хөрөнгө оруулалт байлаа. Тэгээд өөрийгөө бас тийм шийдвэр гаргаад яваад ирсэндээ маш их баяртай байна. Хэлэх бол үнэхээр маш өвчтэй санагдсан шүү. Тэгээд бүр гоё ойр орхон жилдээ ганц ч юм уу те ерөнхийдөө иймэрхүү аялууд хийж явах хэрэгтэй байна гэж бас санагдсан. За тэгээд хэрвээ асуух зүйлс байвал комент бичээд үлдээгээрэй. Миний бас сонсон газруудын мэдээлэл хэрэгтэй байвал хэрэгтэй байгаа хүнд ямар газрууд тонсноо бас санал болгож болох юм. За тэгээд миний влогийг үзсэн бол баярлалаа. Баяртай.